Намайг Нэргүүгийн Ансалмаа гэдэг. Би Бадрах Энержи компани байгаль орчны багт ажилладаг. Манай компанид Франц Монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд Дорногов аймгийн Улаанбаатар суманд үйл ажиллагаа явуулж байна. Манай компани одоогоор бол зөв аваа төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. За өнөөдөр бид ногоон байгууламж дүүцэлэн хамгаалах ажлын хүрээнд хэрхэн яаж ямар ажлуудыг хийдэг талаараа та бүхэнд танилцуулахаар бэлдлээ. Бид одоо ногоон байгууламж болон дүүцэлэн хамгааллын талбаар очих гэж байна. Энэхүү ажил маань бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил байдаг. Үүнийхээ дагуу жил болгон бид нэр хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайн талбай дээр бол бид одоогоор 7000 орчим цагийг бол амжилттай тариалан арчилгаа боожуулалтын ажлыг нь хийж байгаа талбай байгаа. Бидний хувьд бол 2013 оноос эхлээд ногоон байгууламжийн үйл ажиллагааг хийж эхлүүлсэн байдаг. 2014-15 онуудад бид Монгол Улсын их сургуулийн ойн тэнхимтэй хамтран заган ойн судалгааны ажлыг хийж эхлүүлсэн. Энэ нь бол одоо зөвч овогийн туршилтын үйл ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор тухайн орчмынхоо загийн ойн судалгааг хийж эхлүүлсэн юм аа. 2017-18 онуудад бол бид нэр суулгацаа худалдаж аваад тариалалт хийдэг байсан бол 2019 оноос эхлээд заган ойн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан ойр орчмоос дүүсэн загийн үрээр суулгац зөрчилдүүлэх туршилтыг хийсэн. Энэхүү ажил нь амжилттай болсон тулгуурламаар хүлэмж үйлчилгээний талбай байгуулах төлөвлөгөө гарган батлуулсан байдаг. Ингээд 2020 онд манай ногоон байгууламжийн талбай бэлэн болсон. 2021 оноос эхлээд тухайн талбайд үйлчилгээ боожуулах болон задгаа талбайн тариалтын ажлыг тус оны намар эхлэн хэрэгжүүлсэн юм. 2019 оноос эхлээд тухайн судалгааны ажил дээр үндэслэн ойр орчмын заган ойн гоос үрээ цуглуулад түүн дээрээ үндэслэн суулгацын ажлыг бол хийж эхлүүлсэн юм аа. 2019 онд хүлэмж болон ногоон байгууламжийн талбайг бол хийх төлөвлөгөө гаргасан. Ингээд 2020 онд манай хүлэмж болон ногоон байгууламжийн талбай бэлэн болсон бол 2021 оноос эхлээд хүлэмжний дотор үрсэлгээ боожуулах ажлыг хийж эхлүүлсэн бол 2021-22 онуудад бол тухайн энэ газрын талбай дээр тариалтын ажлыг хийж эхлүүлсэн. Манай мод үсгийн зориул говийн өөрийнх нь бүс нутгийн унган үлдэм дормолууд бол ургаж байгаа. Тэгээ энийг бол манай мод үсгийн үржүүлдэг. Үнийг бол тухайн бүс нутагтаа байгаа байгалийн урамлаасаа гадна өөрийнхөө их урамлын талбайгаас бол үрээ бэлтгэдэг бид нар. Манай их урамлын талбай бол 2008 онд 2 настай тэр суулгацуудаар бий болгосон. Таримлал оны энэ жилээс эхлээд үрээ өгч эхэлсэн байгаа. Энэ бол манай энэ жилийн тарьсан заг байна. 6 сар тарьсан цаг. За энийг бол энэ жил шууд хээрийн талбайд гаргаж болно. Мөн 2 настай болгоод бол талбайд гаргаж болно. Ийм сайхан энэ жилийн хувьд бол үрийн чанар үнэхээр сайн байгаа. Хар заган ойн үрээр тарьсан цаг. Нодон бол ер нь 4 урамлын үр бий болсон. Түүгээр бол тарьсан байгаа. За энд бол ингээд харган буюу Коржонский харган мөн алтаа харганууд бол ургаж байгаа. Энийг бол эхлээд бол бид хүмүүс жижигхэн ийм хүлэмжиндээ бол өрсүүлээд хугацааны хувьд бол 6 дугаар сард 7 дугаар сар 8 дугаар сард бол бид нар үрээр нь шууд тарьдаг. Түүнээс гадна бол тэрийг бортгон шилжүүлээд тэгэд дараа жил нь хээрийн талбайд гаргахаар нэгтгэсэн байгаа. Энд бол мөн говийн сүлжилтийг сааруулах хамгийн бас энэ том бутлаг урмлын нэг бол энэ хотор байна. Энэ байгаа. Хотор бол энэ 2 настай хотор маань ийм сайхан ургасан байгаа. Говийн бүс нутгийн ургамлуудыг бол бид бүхний туршлагаас харахад бол тухайн жилийнхаа 6 дугаар сард ургуулсныг бол намар 10 дугаар сард бол хээрийн талбайд гарах боломжтой юм а гэдэг нь бид бүхний ажлын хамгийн их том туршлага байгаа. Энд бол бүс нутгаасаа бид нар энд байгаа Улаанбаатар сумын мөн Дорногов аймгийн ногоон байгууламжийг ногоон ургамал тарьж ургуулах сонирхолтой хүмүүсийг бол бид бүхэн авч ажиллаулдаг. Энэ жилийн хувьд бол 5 хүн энэ сайхан ургамлуудыг тарьж ургуулсан байгаа. Энэ бол нэг харамгчин шүү дээ. Энэ жил харамгчин гэж байна. Энэ өөр ургуулчтай юм уу? Тэ өөр ургуулчтай шүү дээ. Өөр ингэж үр авдаг байхгүй. Ингэж ургаж байна. Тэгээд бид нар ч энд байгаа хүмүүсаа ингээд аваад за энэ жилийн хувьд бол манай энэ талбай дээр бол 13,000 ширхэг
одоо 8 төрлийн ургамал бол одоо ургаж байна. Агрономч Тунгалаг эгчтэй баярлалаа. Эдгээр талбайд бол одоо бид нар нийтдээ 7000 орчим цагийг бол тариалтанд гаргасан энэхүү талбай дээр ирээд байна. За та бүхэн бидний ногоон байгууламж болон дүүцүүлэн хамгаалах төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Бидний хувьд дахин хэлэхэд тухайн энд тариалж байгаа модныхоо үрийг бүс нутаг болон их ургамлын талбайгаасаа түүж бэлтгэдэг байгаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.